За сайн мэцхан уу манайхаа 8 дахь 100 тогтог задлах гэж байна. Энэ өдийг хүртэл амттай урамтлаараа цуглуулжсэн хамгийн хурдан 100 тогтог дүүрэлтэлээ. 28 хоногт дүүрсэн. За тэгээд хуваарлж эхэлцгээе. За тэгээ доотлынхаа ах эгч хоёрт хэлсэн байгаа нөө дэлгүүр ах эгч хоёртоо мөнгө бэлдээд байж байгаарэ бүхэлдэх мөнгө бэлдээд байж байгааг хэлсэн байж байгаа. Хойр. Энэ удаагийнх бас аюу цэгцтэй. Хурдхан шиг би янзалж байгаа. Чар мөр таа. Ингээд бүртэж байна. 75 78 гэт. Ерөөсөө энэ мөнгийг цуглархад хамгийн чухал одоо ийм хурдан цуглархад нөлөөлдөг юм ерөөсөө 7 хоногийн гарын мөнгө байлаа. Гарынхаа мөнгийг бүр өрмөөргөө санагдаал ингээл. Гэтэ гарынхаа мөнгийг бас баггүй мөнгө хуваарлаж аваадсан шүү дээ. Гэтэ тэгжээж бас тэр баггүй мөнгөөрөө одоо нөгөө нэг айдсгүй те за энэ илүү дутуу ингээм одоо юу гэмдэ хитрхи баг мөнгө ингээд өрөхгүй байгаад ахаар баг мөнгө өөртөө төсөлчөөл ингээр бүр тэхээс тэг гэсэн юм шиг ингээд бүр буруу ингээд өрмээр санагдаад байгаа байхгүй. Харин өөртөө нэг өрөх хэрэг чөлөө алгаад те өрмээр байвал яг энэ хязгаартаа үрж олноо гэдэр гэд ингэчгээр нэг тийм харин ч эсрэгээр өрмөргүй юм шиг санагдаа мэдгүй нэг хүний дотоод нэг юм тарих тэгж ажиллаад байгаа мó нэг тийм юм бол гэж анзаарсан. Тэгэл нэг мэдгээд л ингээл 7 оны төгсгөлд ингээл мөнгөө ойрлоход мөнгө ингээд ахиухан хөөрхөн үлдсэн байгаа байхгүй. Тэгэл нөгөө нэг хүнс мүнсээ авах цаач ч гэсэндээ зөвхөн 7-7 хоногийн хүнсээр авахаар ерөөсөө тэгж юу яадгүй нэрээ. Амар их мөнгөөр гардаг байхгүй. Дээрээс нь хүнс хаягдал гэдэг юм бараг л гардггүй. Гоо даваа талтай байдаг. За тийм мэдээж 100 тогтог бол 1400-өөс эхлээд цуглуулах бол нэлээд чаленжинг байдаг. Гэхдээ яг нэг өдөр тутмын орлоготой тий өдөр тутмын одоо 8 эрхэлдэг хүмүүс бол ер нь 100 тогтоон чаленжийг 1000-аас эхэлчих юм байна. Айгүй зүгээр байдаг. Тэгэл 100 тогтоогоо дуусгач 5 сая төгрөг цугларсан байж байгаа байхгүй. Тэг өдөр алга нэг тогтоод дүүргэнэ гэдээ бас зорой авчвал бас үнэхээр гоё байдаг.
За энэ тогтоо маань одоо ингээд дахиад ашиглагдах нь 9 дахь удаа ашиглагдах юм шүү дээ. 3 жилийн туршид ашиглаж байгаа гэсэн. Зоон тогтоог нөгөө тэгээ хийдэг процесс амар юм юу байхгүй юу? Гар ажиллагаа ихтэй би таад өмнө харуулжсэн шүү дээ. Тэнгүүд одоо би өөрөө бол яагаад ч хийж амжихгүй байгаа. Тэглэж хийж би өөрийнхөө одоо цагийг яамааргүй байхгүй яг ийм механик зүйлдүүрээс зарцуулмаар байгаа. Тэгээд би одоо надад тусалж чадах тийм бас ойрын хүнийг яаж байгаа. Аав маань надад бас тусалж байгаа. Аав хөр хэмтэн бас ядгаал. Тэнц чинь бас нөгөө нэг хамаагүй шууд ингээд янз бүрийн хүмүүс заагаад ингээд ингэхийг бас хүсэхгүй байгаа. Тэгээ ямар тач одоо 100 тогтоогоо жоохноор ч гэсэндээ болтгоо ингээд гаргаад явъя л гэж. Наяр 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 тав наяр заа наяр 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 сэр ир ирнэкэн нэ ирнэкэн байхгүй нэрэ 1 2 3 4 5 6 8 9 10 91 92 93 94 95 96 98 100 за гингүүд юм чи одоо 50 ингээд 69 34 за ингээд дахиад хэрэглэхэд бэлэн болж байна. Одоо энийг авчлаа. За ингээд болчихлоо. Бүгдийн дайрч үзүүлээ бас. Энэ бас нэлийн ихэнх нь энэ нөгөө бүхлээр байгаа шүү дээ. За нэг иймэрхүү болж байна. Олон мөнгө барих ч бас гоё шүү. За техникс нахуулаад бодъё.
32, 33, 34, 35, 36. Нэмэх нь 8400 гэсэн. Юу илүү гарсан бүр. Яхаар илүү гарт үлээ. 505 мянга гэхгүй. Дахиад толттой доо. Асхан 5400. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 45 47 Энэ нэг бичлэгний доор нэг хүүхд ингэсэн байсан. Та 4400-аа яачаад бодсонгүй гэд тэгсэн байсан. Тэгвэл яг тэр л байна л да. Одоо энээс хасах нь 500 хасаад үрцэхээр яг 4400 тийм байна л да. Тэр дүү маань үзэж байвал баярлаа. Яг зөв харсан биш үү. Тэгэхээр 4400 зүгээр илүү цуглуулагдсан байна гэсэн үг ахна штэ. За би одоо энийгээ бүр нэг бүрчлэн цаасан дээр өччихад нөө доотлын дэлгүүрийн ахыгч хоёртой нөө үзүүлээд шүүд яхад амар ахаар бодоод. 100 төгрөг 84 шиг байна. Гэдэг чинь 800 төгрөг. За 500 хэлэх шиг болж байгаа шүү. Ястдаг таа. За одоо энийг доошо буугаад бүхэлдэн тэгээ бүхэлдчингүүтээ нөгөө баг ууны дүнтэй зээлийн эргэн төлөлтөнд зээл рүү нэм одоо юу зүйлээ илүү төлөлтийн тэгчээд энэ бичлэгийг бүхэлдэн нийлүүлээд бичлэг болохоо оруулнаа. За энэ мөнгөө ингээд бүхэлдээд яг 505,000 болсон 4400 нөгөө юу үлдээсэн байгаа. Задгаа болоо ATM-ээр орохгүй. Тэгээ одоо ийшээ энэ орлогоо ингэж хийгээд зээлийнхаа илүү төлөлт рүү хийх гэж байна.